чулуулгын үнэмлэхийнээс тогтоох аргууд. Тоолох аргууд. Дендрохорнолог модны цагираг тоолох. Аргын үндэс нь модны цагиргийн өрсөлт ба бусад модны цагираг өргөнтэй харьцуулах хорнолог. Хэрэглэгдэх материал нь мод, соёлын өвийн материал, үлэг онгоцны хөндлөгч. Цэцлэг шаврын үйллэлийг тоолох арга. Аргын үндэс нь одооноос эхлэн улирлын чанартай хурдцын үйллийн тоолон гаргах ба өнгөрсөн цаг үеийн тунажтай харьцуулан үргэлжлүүлэх хорнолог. Хэрэглэгдэх материал. Мөслөг, нуур тэнгисийн хурдас, хөрс, намгархах газар ба тэнгисийн эргийн татралт түлхэлтийн бус. Склер хорнолог. Шүрийн өсөлт, мөхөлтийн цагираг тоолох. Аргын үндэс шүр хясааны үеинсрийн жил бүрийн өсөлтийг тоолон гаргах. Хэрэглэгдэх материал амтан ургамлын үйлдвэр, агуулгах, тэнгисийн хурдас. Изотопын аргууд. Цацраг идэвхт нүүрс дөрвч. Аргын үндэс карбонат ба органик үйлдвэрлэдэх нүүрс дөрвч 14, ус дөрвч 14 хүртэлх цацраг идэвхт задрал. Хэрэглэгдэх материал хемоген, органикийн хурдас. Сансрын атомын цөм. Сансрын цагиргаар чулуулаг, хөрсөнд бий болсон космогийн атомын цөмийн задрал, хоригдлол, формац. Хэрэглэгдэх материал газрын гадруу. Калий аргон, аргон. Аргын үндэс талчилтын явцад калий агуулсан силикат эрцүүд хадгалагдсан калий 40, аргон 40 хүртэлх цацраг идэвхт задрал. Хэрэглэгдэх материал органик биш нуурын хурдас, хөрс, магмин ба метамор чулуулаг. Сэр. Аргын үндэс химийн органик тунвал эрцүүддэх уран түүний салбар атомын цөмийн цацраг идэвхт задрал. Хэрэглэгдэх материал амгархах газрын химийн ба органик хурдас. Хар тоглох 210. Хар тоглох 210 нь хар тоглох 206 хүртэлх цацраг идэвхт задрал. Хэрэглэгдэх материал омегийн хурдас ба амгархах газрын биогийн хурдас. Уран хар тоглох, торий хар тоглох. Аргын үндэс уран, торийн хар тоглох болон задрах. Хэрэглэгдэх материал лав. Радиогений аргууд. Задралын арга, циркон, апатит, шилэндэх, сарнимал, уран 238-ийн задрал. Дэх материал, соёлын өвийн материал, магмин чулуулаг. Электроны хөдөлгөөнийг хэмжих арга. Байгалийн цацрагийн үр дүнд силикат эрцүүдийн таст, торонд гажил үүсгэсэн цахилгаан цэнгийн хоригдлол. Хэрэглэгдэх материал, соёлын өвийн материал, их газар, далай тэнгисийн амтан ургамлын үйлдвэр, магмин чулуулаг. Хим биологийн аргууд. Амин хүчлийн хуурилт, өөрчлөлтийг судлах арга. Амтан ургамлын чулуутсан үйлдвэрлэдэх амин хүчлэлт өөрчлөлт. Хэрэглэгдэх материал их газар ба далайн амтан ургамлын үйлдвэр. Лихий номерт ил гарсан чулуулгын гадаргуу дээрх хагны ургалт. Хэрэглэгдэх материал хаг бий болгох ил гарсан гадаргын хэлбэр. Морфологийн аргууд. Хөрсний зөвсөлт. Өгөршил ба хөрс үүсний үйл явцтай уялдах хөрсний шин чанарын өөрчлөлт. Хэрэглэгдэх материал хөрс ихэнх гадаргын хэлбэр. Чулуулаг, эрдэсийн өгөршил. Өгөршлийн үйл явц илэрсэнтэй холбоотой чулуулаг ба эрдэсийн хувирал, гадаргын хэлбэрүүд. Мөргөцгийн морфолог. Гадаргын үйл явцын үр дүнд мөргөцгийн зөсөлтөнд дэх эрчим өөрчлөлт. Хэрэглэгдэх материал хагарлын мөргөцөг ба мөргөцөг маягийн бусад хэлбэрүүд. Физикийн аргууд. Үржилсэн өөрчлөлт. Соронзон шин чанартай эрцүүдэд хэмжигдсэн дэлхийн соронзон орны үржилсэн өөрчлөлт. Хэрэглэгдэх материал тохирох соёлын өвийн материал, тунаж чулуулаг. Дэлхийн соронзон орны өөрчлөлт. Соронзон шин чанартай эрцүүдэд хэмжигдсэн
дэлхийн соронзоорны өөрчлөлт. Хэрэглэгдэх материал тохирох тунаш ба магмын чулуулга. Экологийн аргууд. Огтны улиран хувьсал. Огтны улиран хувьслын эрчим. Хэрэглэгдэх материал их газрын амьтдын үйлдвэр. Зоограф. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн далайн сээр нуруугүйтний зоографийн шилжилт. Хэрэглэгдэх материал далайн амьтан ургамлын үйлдвэр, агуулга, далайн хурдас. Уур амьсгалын харьцуулалт. Мэдэгдэж байгаа уур амьсгалын глобал өөрчлөлттэй гадаргын хэлбэр ба хурдсыг харьцуулан авч үзэх. Хэрэглэгдэх материал ихэнх тунмал хурдас ба гадаргын хэлбэр.